man. He be doing something happy. I think it's a double. Work his hard when I'm there. He be doing something happy. I think it's a double. Yeah. За өнөөдөр Ганагийн хамгийн сүүлийн удирдлагын тоглолт болж байгаа. Тэгээд энэ удирдлага өнөөдрөөс дуусаад тэгээд Гана шууд плей-оффонд явсан. Тэгээд 8 тоглолт үлдсэн байгаа. Тэгээд 8 хожил давуул тэгээд State Championship авах боломжтой. Тэгээд бид нар болохоор State Championship-ийн тоглолтод хүрвэл бид нар 3 сарын 8-нд стриминг хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд State Championship-ийн гадна of course бид нар Гана тэр тоглолтод гарч ирэх гэдэг хараад байна. Яг одоо ингээд өндөр Ганагийн хамгийн сүүлийн удирдлагын тоглолт болохоор бас л special stream болж байгаа бүгдээрээ сайхан болж байгаа. Энэ жил анхны удирдлагын тоглолт болж байгаа Ганагийн. Тэгээд энэ тоглолтын дээр Ганаад нэлээд сайн хичээнэ гэсэн. Тэгээд болоод бүгдээрээ сайхан Facebook дээр манай Mongolian Talent Academy page-ийг лайк дараад бас давхар манай YouTube page-ийг subscribe button дээр дараад тэгээд удахгүй тэгээд плей-оффны хэдийдэн тоглолтуудын стрим хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд боломжтой тэр стримнүүд нь линкнүүд нь байвал би стримлээд явуулнаа. За одоо болохоор 7 минут бид нар warm up хийгээд тэгээд тоглолт дээр болж байна. Өнөөдөр болохоор Ainsworth High School, Ганагийн High School, Christ Presbyterian Academy гэдэг сургуультай тоглож байгаа. Тэгээд бид нар болохоор бас нэлээд сайн рекордтэй биш юм байлаа. Тэгээд харсан чинь айлын рекорд болохоор 7.18 гэсэн. Тэгэхээр бас жоохон сул баг юм байлаа. Гэхдээ Ainsworth бас давхар 4 дараалаад home court дээр хожиж ирсэн болохоор бас л сул багч байсан бид нар маш л хичээж байгаа л хожих хэвээр. Тэгээд Ainsworth-ийн рекорд нь болохоор 16-9 байгаа. Энэ удирдлагын сизонд бас л 9 удаа хожиж ирсэн. Олон нөхцөл байгаа. Гана маань сизонгийн дундуур нүүрэндээ цохиулаад бас 2 тоглолт тоглоогүй. Jonathan маань бараг 4-5 тоглолт тоглоогүй. Шагаага яг ижлийн тоглолтын дээр бас яасан байсан болохоор full strength дээр бас нэлээд сайн тоглож чадаагүй байгаа.
Тэгээд тэрнээс болоод бас эдгээр зарим сургууль дээр хожигдсан байгаа. Гэтэ эдгээр бол full strength-тэй одоо ингэж бэлтгэл байхгүй байвал эдгээр угаасаа мужтай нэлээд сайн баг байгаа. Ана маань байгаа, Jonathan маань байгаа. Тэгээд тэр хоёр of course playoff хийгээд үнэхээр тэрийдэд гой тоглолтууд үзүүлээд. За өнөөдөр бол Анагийн хамгийн сүүлийн удирдлын regular season game болж байгаа шүү. Тэгээд тэр энэ тоглолтын дараа тэгээд short playoff-нд эхлээл. Тэгээд 8 тоглолт үлдсэн байгаа. Тэгээд тэрэн дээр нь of course single elimination болохоор нэг л хожигдвол тэгээд state championship-ийнхаа юунаас хасагтаад явчихна. Тэгээд өнөөдөр бид нар одоо энэ state championship-ийн төлөө бид нар яаж одоо бүтэн season-гээр гараа нийлүүлсэн, гараа яаж бүгдээрээ сайхан хамтран тоглох, ямар хөө комбинацтай, ямар хөө chemistryтэй тэгээд бүгдээрээ сайхан тэрийг үзцгээе. Одоо ингэж байгаа 4 минутын дараа халаалт дуусны дараа тоглолт эхэллээ. За манай ганаа маань тэр маска зүгээл өнөөдөр бол ягаан пүүцтэй тоглож байгаа юм. Манай мэдгүй бол ганаа маань 44 номерыг өмсдөг. Yeah. За болол бүгдээрээ сайхан манай Mongolian Talent Academy-гийн пэйжийг лайк дараад Facebook дээр YouTube дээр лайк дараарай. Тэгээ бидний подкастыг зав гаргуул үзэж өгөөрэй. Тэгээд удахгүй өнөөдөр би 3 дахь эпизод гаргаж байгаа. 3 дахь анги гаргаж байгаа. Тэгээд стрим дуусгаар би шууд аплод хийн. Тэгээ бүгдээрээ сайхан зав гаргаж аваад үзээрэй. Үнэхээр л гоё бас дахиад үнэхээр гоё анги гаргаж байгаа шүү. Тэгээ бидний одоо Монголд байгаа Mongolian Stars тэгээд Mongolian Talent Academy-гийн хамтарсан Америк руу явах байгаа AU програмд сонирхолж байгаа бол бид of course бүгдээрээ Mongolian Stars YouTube тэгээ бас Facebook page-ийг дагаад тэдрээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэгээд утгагүй ингэж аваад хамгийн сүүлчийн сонгон шалралтын шатанд ирж байгаа. Энэ ирэх дараа 7 хоногт тэг хүүхдүүдэд шалгаруулаад тэгээд бид нар тэгээд энэ 5 сарын 1-ээс эхлээд хүүхдүүдэд Америкийн AU системэнд оруулж хүүхдүүдийг тоглуулж скаутуудын уртад тоглуулж бүгдээрээ одоо Монгол байгаа хүүхдүүдийн боломжийг үүсгүүлж байгаа. Тэгээд тэд нар ур чадвараа Монголд байгаа скаутууд үгүй Америкт байгаа скаутууд, коллеж коучнууд үзүүлээд өөрийнхөө чадварлаа үзүүлээд тэгээд ирээдүгийн одоо D1, D2, D3 Juco эдрийн тэтгэл авах боломжийг бид нар үүсгэж байгаа. Тэгээд бид нар бас ирэх жилдээ бас дахиж хийн илүү насны ангиллуудыг оруулаад тэгээд бид нар тэгж хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл амаар байвал Mongolian Stars гэдэг пэйжийг Facebook-аар хайж аваад тэгээд тэнцэнэс илүү мэдээлэл хүсэл байвал аваарай. За одоо 1 минут үлдсэн байгаа. Одоо starting lineup announce хийж байна.
За эхлээд айлын хүүхдүүдийг стартинг лайнапын анонс хийгээд дараа нь энэ сүртийн хамгийн сүүлчийн энэ үлрэлийнхаа home game-ийнхаа стартинг лайнап анонс хийлээ. За анхны Jonathan Sanderson анонс хийж байна. За манай ганаг хамгийн сүүлд introduce хийлээ. За одоо хүмүүсэд мэдгүй бол ганаа маань 11-р ангид явж байгаа. Одоо энэ high school-ийн 11-р ангийн хүүхэд байгаамаа ганаа. 2007 оны 4 сар төрсэн байгаа болохоор 11-р ангид явдаг. За айлын төвөөс бол ганаа нэлээд өндөр байна. За ганаа маань шууд тип хожлоо. Ганаа л шууд анхны possession явсан. Ганаа rebound авсан. За ганаа бол сая шидэлтэй алдсны дараа rebound аваад тэгээ гадаа гიშгчлээ. Тэгээд нэг offensive rebound авсан. Явж байна. За Рожер дээр заслаан дээр дэндүү амар хүчтэй төлөгцсөн болохоор хамгаалт нь ялдаа дуудсан. Рожерийн анхны алдаа. Яг шорт роллон дээр айл өгсөн. За ганаа самбарлаа. За ганаа нэлээд сайн багсаад хэлээ. Айл бол ганагийн хүн дээр бөмбөг өгөө шууд triple hand off гүйлгүүлэл явж байна. За ганаа сая самбараа авах гээд амжилтгүй боллоо. Ганагийн эсрэгээс тогтолчлоо шүү. За айл анхны 2 оноогоо хийжлээ. За Jonathan л бол шууд юу яаж байна? Даблдж байна. За Рожер 2 оноо хийлээ. Блэк Сурат анхны ассистент өглөө.
За маш их сайн хамгаалсан Jonathan fast break-ин дээр slam dunk хийж боломж гаргалаа. Мундаг байна Jonathan. Тэр гайхалтай dunk хийлээ шүү сая. Two hand slam. За манай Блейк баг нөгөө аль төвийг зүгээр заслаан дээр нь зүгээр шууд л түлхээл явчлаа шүү. За манай дефенс бол маш сайн хамгаалж байна. Айл бол бидний дефенсийг нэвтэрхгээл чадахгүй л байна да тэр. Мундаг. Санийх дээр Блейк гараараа хамгийн сүүлд хүрсэн гэж тооцоогоо тэгээд айл бөмбөгөө киплээ. За айл бол төвөөс альчлаа сая. Шин төвийг гаргасан 33-ыг 33 номертой төвийг гаргалаа. За Ганагийн 2 дахь ребаунд. Ганагийн 3 дахь ребаунд. 4 дахь ребаунд. За 4 ребаунд аваад 1 ассист өглөө Гана. Санийг позишн дээр нэг товтлогоон дээр 2 offensive rebound авлаа. Амжилтгүй өөрөө оноогоо оруулахгүй ч байсан бас л бусдуудаас нь өндөр болохоор тэгэл 2 rebound самбар авчлаа шүү. За айл бол triple hand off явж байна. За Ганагийн 5 дахь rebound. За шууд эхлээл 5 rebound авцсан. За. Ер нь бол Ганад анхны нэг лобны хувилбар явуулсны дараа Ганал нэх хувилбар гүйлгүүлэхгүй байна. За бид нар шидлээ. За Гана бол offensive rebound дээр бол нэлээд нөлөөлөл гарч ин да. Тооцоо бодвол одоо 4 минут болчлаа да. Яг л 4 минут болохоор одоо коуч бол Ганаг дандаа суулгадаг. Тэгээд тэр бол Рожерыг центр дээр тавьчихдаг. Эсвэл 44, үгүй 24 номерыг центр дээр тавьчихдаг. Ганаас суулгаар. За айл 3-аас амжилттай хийлээ. За Жона. За ингээд сонирхолтой бас. Манай 24 номер пост ап шууд авж байна. Гана болохоор одоо 4 минут тоглож хахад нэг л зүгээр лоб плейн дээр нэг хувилбар гүйлгүүлсэн болохоос backup center маань гарч ирээд шууд товтлон дээр хувилбар дуудулж байна да. Бас л сонирхолтой юм болж байна да. Миний ялцаар бол одоо ингээд шууд 2 хувилбар гүйлгэчлээ. Backup center дээр 2 post up play гүйлгэлсэн. За Жона амжилттай довтлоо. Бас хөрхөн spin move хийгээд 2 оноогоо амжилттай авлаа шүү. За Jonathan rebound авлаа, хурдан товтлогоо хийлээ. Хоёр талд нь хүн байна. Өөрөө л шидлээ. Baseline-аас алдаатай оруулаа. За манай Jonathan бол үнэхээр microwave шүү. Амар хурдан халдаг, амар хурдан халан болдог. Үнэхээр л microwave badge-тэй одоо бид нэр 2K тоглодог байвал одоо миний ярьж байгаа юмыг сайн ойлгох байх. Маш хурдан оноогоо хөөцөлтөд явцдаг хүн шүү. Тэгээд санийх дээр бол хоёр талд нь суус бол завжинлуу хоёр хүн гүйсэн байж ахтал өөрөө зүгээр шууд 3 нийсгээс baseline pull up jumper хийгээл тэгэл алдаатай 3 амжилт авлаа. Тэгэл батгаар л үнэхээр Jonathan бол ур чадвараар бол амар мундаг. Одоо ESPN шилдэг тамирчнуудтэй одоо 100-ийн хэдэнд нь ордон шүү дээ өөрийнхөө одоо насны ангилалтай. ESPN Top 100 ranking-ийн 40-д дээр явдаг баха. Одоохондоо бол хамгийн сүүлд би харж авах 44 дээр явж исэн 26 оны насны ангиллалын хүүхдүүдийн дундуур point guard дээр бол 7 дугаар явж исэн. Тэгэхээр Jonathan маань бас сайн хөгч шүү.
За шууд 3 хүн хамгаалж ийн. За Jonathan пас өглөө. За иймэрхүү пас өгөх ёстой шүү дээ. Jonathan. 3-аас амжилттай хийлээ. Chase 3-аас амжилттай завжингаа шидлээ. За одоо үнэхээр өнөөдрийн би одоо миний харцаар бол харагдаж байгаа одоо ингээд би юу идрээс хармаар байна гэхээр одоо илүү одоо гар нийлэхтэй одоо багаараа тоглох одоо Jonathan маань тэгэл нэг олон удаа pull up jumper шидэхтэй биш юм уу одоо үнэхээр л хувилбараа яг сайн давтаж хувилбараа яг зөв үедээ хөдөлж зөв спотон дээр очих. Тэгээд бас яг л одоо плей-офф эхэлж байгаа юм чи бүх юм дээр л одоо цэгцтэй байхгүй бол бас л state championship-ийн төлөө цэгцгүй одоо хувилбараа ингээд яг замраагүй хийгээд байвал амжилт гарахгүй болохоор тэгээ одоо бас бүгдээрээ мэдж байгаа бах. Энэ Tennessee Mojang high school-ийн одоо цагны юу гарна. Quarter 8 минут байгаа. Бас л богинохон тоглолт болдог. Бусад high school-ууд чинь ер нь бол нэг 10 хэдэн минут тоглодог баха. Гэхдээ Tennessee-д болохоор 8 минут тоглодог болохоор margin of error амар өндөр байгаа. Тэгээ нэг л удаа буруу давтлал тэгэл тэрийгээ дахин давтаад боломжгүй байвал тэгэл цагаас тэгэл 4 минут явчихвал тэгэл тэр quarter-да хагас цагийн болохгүй тоглоом дээр цаг өрцөж байгаа гэж ойлголцтой тийм. Тэгэхээр эдгээр бас бэлтгэл дээрээ бас энэ тоглолтын дээрээ угаасаа л энэ баг болохоор нэг сайн баг биш болохоор юугаал одоо коучны хэлсэн энэ хувилбарыг гүйлгүүлээ шүү гэхдээ тэрэндээ л яг л сайн хийх ёстой. Цэгцтэй хийх ёстой. Замбраатай хийх ёстой. За одоо энэ гана маш их сайн заслан тавьсан Jonathan. За pull up хийлээ. За амжилтгүй. Зяк. За гана маань хамгийн сүүлчийн 1 минутын дээр тоглох юм байна. 4 минутаар суулгаад тэгээд нэг 3 минут яатсан бол суулгуулад амруулаад тэгээд хамгийн сүүлчийн минут дээр тоглож байна да. За гана offensive rebound авсан. Алдаатай. Ганагийн 6 дугаар rebound болж байна одоо. Оноо бол аваагүй байгаа. Нэг ассисттэй явж байгаа. Тэгээ гана бол нэг л defensive rebound авж байгаа. Тэгээд бусд нь бол 5 offensive rebound авж байгаа. Тэгэхээр бас л offensive rebound дээр бас л сайн байна. Тэгээд нэг quarter дээр 6 rebound авч байгаа гэхээр бас л амар байна шүү. За одоо анхны оноогоо торгуулийн шийдэл дээр авлаа. За анхныхаа оноогоо орууллаа. Нэг оноо 6 rebound, нэг assist. За энийг оруулвал 2 оноотой болно гана. За амжилттай орууллаа. За тэгээд ганаг 30 секунд тоглоулаа тэгээд суулгачих юм уу да. 40 секунд ч үлээ. 40 секунд. Хэдэн 40 хэдэн секунд тоглосон тэгээд суулгачлаа коуч. Quarter дуустал нь тоглоулчихгүй л байх та. За яах. За манай Blake бөмбөг таслаад яа Jonathan маань бас амар өндөр өсөрч шүү. Blake бас хөөрхөн хамгаалтан дээр бас нэлээд сайн хосол хийдэг. Энэ манай 15 номер Blake Surratt. Энэ болохоор хөл бөмбөг тоглодог хүүхэд байгаа. Одоо Америкийн хөл бөмбөг. Бүгдээ мэддэг байвал одоо сая Супер Боулаар гарсан тий. Тэр хөл бөмбөг яриад байгаа. Тэгэл бас давхар яадаг.
За айл хамгийн сүүлчийн 3 шидлээ. За анхны quarter дээр маш их амжилттай довтлоо. Тэр бас нэлээд сайн хамгааллаа. Гана маань одоо бараг л нийтдээ нэг 4 минут 30 секунд л тоглоод 40 хэдэн секунд. Бараг нэг 5 минут тоглож байхад л Гана маань 2 оноо 6 ребаунд 1 ассисттэй статистик хэмжүүллээ. Тэгээд хоёр дахь үе дээр бол би Ганаг илүү юу яана л гэж бодож байна. Илүү оноо авах, оноогоо цуглуулах л гэж бодож байгаа. Гэхдээ бас л offensive rebound дээр нэлээд нөлөөлж байна да. Бид нар ингээ бөмбөгөө одоо 5 offensive rebound авч байгаа гэхээр чинь 5 missed shot opportunity-г дахин шидэл үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. 5 илүү possession үүсгэж байгаа гэж байгаа. Тэгэхээр бас л тэрний ялгаа байж магадгүй шүү. Энэ одоо он зөрүүн дээр. Тэгээ Гана маань бас өөртөө нэг л хувилбар дуудулсан. Анхны хувилбар байсан. Тэр нь болохоор lob play байсан. Одоо alley-oop lob play. Тэгээ тэр нь амжилтгүй явсны дараа тэгэл дахиж post up ч юм уу те. Өөрийнх нь оноо авахулах тиймэрхүү хувилбар нэгч гүйл явж л байна. Тэгээ өөрөө тэгэл offensive rebound дээр самбраа аваад тэгэл яаж байгаа да. Өөрөө оноогоо тэгээд алдаа хийлгүүлэл тэгэл 2 толгуурлын шидлэн дээр 2 оноогоо авч байна. Одоо энэ quarter дээр бол би Ганад нэг хідэн post up өгөх санаатай байгаа л гэж би энэ коуч хэлмээр л байна. Өгчөөл тэгэл бас Гана өөрөө нэг хідэн post up энэ дээр айл болохоор нэг өндөр биш болохоор тэгээд яачих вэ? За. Jonathan Lou бол шууд double team дуудаж байна. Jonathan ер нь бол бөмбөг авахдаа double team. За, Гана лу пас өгсөн чинь жоох эвгүүл өгчлөө. За, Гана бол саяны шотыг бол нэлээ аффект хийлээ. За, Cutler шидлээ. За, Гана дээр алдаад дооцсон уу? Over the back. Тийм байна. Ганагийн алдаа. Анхны offensive rebound дээр over the back алдаа хийлгэлчлээ. За даблдсан. За бүгдээр rotate хийлээ. Бүгдээр хүнээ олсон. Triple hand off гүйлгүүллээ. За Гана өсөрчлээ. За Ганагийн 2 дахь алдаа. За бараг л 2 довтлон 2 position-ийн дундор 2 алдаагаа цуглуулчлаа шүү. Shooting foul өглөө. Тэгээ айлын 18-аар 2 удаа шидэндээ. За анхныхаа алдсан. За тэгээ Ганаг тэгээ шууд суулгачлаа. Яагаад одоо ийм эртхэн суулгаж байгааг би ойлгохгүй л явж байна да. 2 алдаа шууд хийсэн гэд суулгуулсан уу юу? Ганаг бол шууд суулгачлаа шүү. Яагаад би суулгуулсан би ойлгохгүй байна. Дахиад нэг алдаа хийчих бах гэд ойлголцоо тэгээд суулгацсан. За тэгээд бид нар тэгээд дахин алдаа хийчлээ. 3 алдаа хийчлээ одоо энэ quarter дээр. Quarter эхэлж байгаад 1 минут 20 секунд болж байгаад 3 алдаа хийж. Ганаг минь 2-ыг хийсэн ш. Тэгээд шууд тоглоом дээр тэгэл хөдөлгөөнтэй заслан тавиал 3 алдаа. Одоо ингээд 5 алдаа болчихвол тэгэл айл шууд бонуснд ороод тэгэл яачин да. За айл бөмбөг алдчихлаа. За Jonathan pump fake хийгээд шидэлтийн алдаа авлаа. 3 шидэхтэй. Бас л иймэрхүү алдаанууд эвгүй шүү. Хүүхд тэгэл айлын тамирчин зүгээр шууд хөлөө доор нь тавьчихвал тэгэл шагаагаал муухай эвгүүлчихдээ шүү.
бас өөрөө бас энэ жилдээ удирдлагын дунд өөрөө шагаагаа бас тулцсан байгаа. Тэгээд санийхтар бас л эвгүй юм болж шүү. За анхны торгуулийн шидэлтэй хийлээ. 2 дахь амжилттай хийлээ. За 3 дахь амжилттай хийсэн. За бөмбөгөө таслаад хурдан тоглоо хийлээ. Cutler Smith жилтгүй. Jonathan маань бөмбөгөө авч чадаагүй. Offensive foul дооцсон уу? Зяц. Одоо тэд нар сайн тоглоо хийгээл байна л да. Тэгээд одоо ганаа орж ирэхээр би нэг сайхан тайлбарлалаа юм. За айл 3 шидлээ. За Blake гэдэг. За Рожер торгуулийн шидэлт хийлээ. Яг за Chase 3 шийдсэн ч амжилтгүй л ялаа. За гана талбай дээр гарахгүй болохоор жоохон уйдгартай байна шүү. Хурдан 2 алдаа хийсний дараа тэгэл шууд суулгачих юм. За Heron pass fast break дээр тогтолцлоо шүү. Үнэхээр л ганаг одоо энэ хамгийн сүүлийн удирдлагын тоглолт юм чи ганаад нэг жоохон гоё нэг хідэн хувилбар гүйлгүүлээд өөрт нь нэг жоохон тий одоо урмын навчрах жоохон илүү одоо ингээд оногийн цуглуулах хувилбар гүйлгүүлчүүл гоё л санагдаад байгаа юм. Тэгэл одоо энэ хүүхдүүдийн бусдуудын одоо ингээд тайм аут удаачлаа. Тоглоогүй идэх хүүхдүүдийг ингээд цуглуулна гэж болов тэгэл одоо энэ ер нь бол энэ тоглолт чинь те би одоо хэлсэн шүү дээ бүгдээр нь энэ бол плей-оффын бэлтгэл те айлын баг болохоор чинь ер нь бол 500-аас дээш хувьтай юу
дээр юу рекордтой баг биш болохоор эдрийн эсрэг зүгээр л одоо хувилбараа сайн давтаал. За энэ хувилбарыг хий, энийг хий. Эсвэл одоо ганаа confidence өгөхтэй одоо дээр өөрт нь илүү ихтгэл өгөх. Жохон хийдэг хувилбар гүйлгүүлээл тэгэл доор зүгээрээ дав ингээд яв гэдэг тиймэрхүү болчвол бас л одоо анхны плей-офф геймдээ маш их чадвартай очиж штт. Өндөр конференцтэй очиж штт. За одоо ганаа манд буцаад орж ирлээ шүү. 3 минут 13 секунд. За одоо анхны бараг л анхны хэдэн секунд дээр. За ганаа шууд өгсөн. 2 хүн. За тэр алхалт хийсэн гэж дуудлаа. Манай Киан шоо саяных дээр алхалт хийсэн гэж бодож байгаа. Саяны одоо мих бол of course NBA гэвэл лиг л байгаа. High school болохоор gather step-ийг тооцогддог болохоор угаасаа travel гэж дууддаг. Тэгээд зарим хүүхдүүд одоо би одоо AU коучлж байгаа болохоор AU чинь бүгд л high school рүүлээр явж байгаа. Тэгээд NBA одоо сурсан мэхээ хийх гэж яваад яагаад шүүгч намайг travel хийж дуудлаа. За ганаа самбараа авлаа. Ганаа 2 оноогоо хийлээ. Нийтдээ 4 оноо 7 самбартай байгаа. 1 ассисттэй явж байна. Тэр бас high school-ийн дүрм, тэгээ коллежийн MB-гийн дүрм бас шал өөр байдаг. Gather step-ний хууль, тэгээд бас юуны хууль нь шал өөр байдаг болохоор бас л MB legal гэл хүүхдүүд ингээд тооцоол тэр мехнүүдийн амир хийх дуртай байж хат. Тэр чинь угаасаа алхалт гэж тооцогддог болохоор дүрмэндээ одоо high school-ийн дүрмэндээ тэгэж тооцогддог болохоор тэд нар ингээд тэрийгээ сайн ойлгож чаддаг байдаг. Тэгээ gather step-ийг болохоор ч үнэхээр л одоо яг бөмбөгөө залсны дараа яг бөмбөгөө авсны дараа анхны алхал одоо step-ийг чинь тооцогддог. Тэгээ дараа нь 1 2 гэдээ явчаад бахаар NBA-д болохоор лиг л байдаг. High school-д болохоор угаасаа 1 2 гэж шууд бөмбөгөө авсан ч байсан дахиад нэг л алхалт үлддэг байсан болохоор саяных бол travel байгаа. За ганаа самбар авах уу? Үгүй ээ. За хэрэггүй болчлоо. Dev Patel манай bench warmer 3-аас завжингаас шидэд хийчлээ шүү. За айлын төв 3-аас шидсэн ганаа close out хийлээ. Blake самбар авсан. За ганаа lob дээр гүн байд. Бас л эвгүй пас өгч шүү. Blake онголтой доор. За санийх дээр алдаад дууцсан. Reach and foul Jonathan Sanderson дээр дууцсан. Ер нь бол шүүгчүүд бол иймэрхүү дуудал одоо саяны колон дээр болохоор дууддаггүй юм л та. Одоо амар close game байвал жоохон онооны зүрэ амар өндөр байгаа болохоор бас л ингээд sympathy call гэж хэлэх юм уу да тий. Өрөвдөөд тэгэл за reach and foul нөхч идээл гэж дуудсан багтал гэж би бодож байна. Тэгтэл бас яг дөрмөө бодол ууг нь бол саяны юм бол алдаа л та. Цэвэр бөмбөг хүрсэн ч байсан. Тэгэл reach and foul гэл тооцогдно. За одооны статистик одоо ганагийн статистик track хийж байгаа. Тэгээд 4 оноо 7 самбар 1 ассист 4-7-1 гэж байна. За сайн уу байлхаа. За бүгдээрээ маргааш хагас сайн өдөр 5:30-аас Чикагогийн цагаар Central Time-аар манай Mongolian Talent Academy үргэлжлээд энэ 2 сарын 15-ныхаа сургууль эхэлж байгаа шүү. Тэгээд өмнө 7 хоног бид нар бол завсарлага авсан. За ганааг суулгачлаа. За ганаа энэ тоглолтын дээр нэлээх минут авахгүй байна л да. Энэ баг манай замины центр илүү минут авсан байна уугүй юу? Бацаж байна.
Ганагийн баг Ainsworth, he's winning. Гана's team's winning. 35-13. Яг Jonathan бол of course бүгдээр л double team хийж байна. Blake. За Blake амжилттай довтлоо. За бас л яг л миний хэлсэн sympathy call. Blake бол амжилттай л таслаа. Миний харцаар бол саяных л бүгдээр л одоо харж байгаа. Овоо. Ер нь бол гар марын самардаагүй зүгээр л бөмбөг хүрсэн. Тэгэж байхад л шүүгч алдаад утсан. Яагаад гэвэл of course онооны зөрүү амар өндөр байгаа болохоор тэгэл өөр багт нөгөө хожигж байгаа багт нь фил байд болж байгаа л тэгэл алдаад утсан байж магадгүй. За одоо 25 секундын дараа анхны half дуусаад тэгээд бүгдээрээ сайхан завсалгаа аваад нэг 10 минутын завсалгаа байдаг. Тэгээд хоёр дахь half-аа үзье. За хамгийн сүүлийн 25 минутын дээр 25 секундын дээр гана буцаж орж ирээд корнер дуусгах юм шиг л байна да. Зогсоод явцгаа тэгээд. За баг гана суух юм байна да. Саяных дээр dead ball яг бөмбөгөө оруулсан байвал гана шууд сабын хийгээл тэгэл явах байсан. Одоо тэгэл хамгийн сүүлийн possession юм чи тэгээд бөмбөгөө залаад дуусгах та. За алдаад утсан. За одоо ганаг оруулах уугүй юу? Одоо dead ball situation болсон. За ганаг суулгах. Dead ball байж хат ягаад саб хийхгүй. За ганаа нь юу score table дээр очиж суугааг болохоор яваагүй юм байна. 7 6 5 4 3 2 алдаад утсан. За. Jonathan бөмбөг авлаа, холоо шидлээ. За амжилтгүй. За анхны half дуусаад гана маань 4 оноо 7 самбар 1 ассисттэй өнгөрлөө. Тэгээд миний харцаар бол бараг л нэг 7 минут тоглосон л баг. 7-оос 8 минут л тоглосон л баг. Үнэхээр нэг их тоглоулаагүй. Нэг хоёр хурдан алдаа авсны төлөө тэгэл нэг суулгаал явуулсан. Тэгэл дундуураар нэг 30 секунд нэг тоглоулсан л баг. За бүгдээрээ half time half-time-аар завсалгаа аваад тэгээд 10 минутын дараа уулзцгаая.
Зяк. За 2 дугаар хафыг хэллээ. За энэ зүрт баг маань эхлээд бөмбөгөө авч тоглоом эхлүүлж байна. За ганаа авсан. Пас өглөө. За ганаалуул нэг лоб плей явуулчихлаа юм байна. За ганаалуу боор өгсөн. За ганагийн тоглолт. За үнэхээр гой тоглолт хийлээ. Хүнээ сайхан сил хийгээ тэгээд 6 дугаар оноогоо авлаа шүү. За бүгдээрээ #Let'sGoBigG гэд бичээрэй. Гана тохол бүгдээрээ #. Ингээ бичэн шүү. Let's go big G гэж бичэн шүү. Гана тогсон байвал ингээд сайхан гоё #. Хи. За манай Blake 3 секунд авлаа. За. Cutler Smith бөмбөгөө дамжууллаа. Triple hand of хийлээ Blake. Тор ганаад өгсөн over. За ганагийн 8 дугаар оноо. Шот 4 оноо амжилтлаа шүү. Яг л гоё. Left shoulder baby hook хийлээ. За айл 3-аас хийчлээ шүү. За Jonathan-ыг double хийсэн. Бөмбөгөө Blake өглөө. Ганаад бөмбөг авлаа. Гана. Roger offensive rebound хийсэн. Cutler Smith довтлогоон дээр алдаа үсгэлээ. За саяных дээр бол Гана бол шууд өөрөө явж шүү. Одоо 2 дараалаад оноо авсан юм чи шууд. Шууд өөрөө л шийдэн штэ. Ер нь бол тэ бүгдээрээ сайхан гоё Гана. Let's go Гана гэдэг юм чи. За анхны торгуулийн шидэлт Cutler Smith амжилттай явууллаа. Хоёр дахь амжилттай орууллаа. За заслаан дээр Blake дэндүү түлхөд яцсан болохоор алдаа дуудав. За болол бүгдээрээ сайхан Mongolian Sound Academy page-д лайк дараад одоо манай Facebook-ыг лайк дараад бидний YouTube page дээр subscribe хийгээрэй. Туудахгүй өнөө орой бид нар 3 дугаар подкастынхаа ингээ гаргана. Тэгээд энэ стримийг дуусны дараа би шууд аплод хийлээ. Тэгээд бас л онцгой манай үеэл ах манай подкастн дээр зочин болж бид нар дээр ирж гоё подкаст хийсэн байгаа. Тэгээд тэрийг тун удахгүй гаргаад бүгдээрээ сайхан зав гаргаж агаад боломжийг гаргаж байгаа тэгэд үзээрэй. Үнэхээр л гоё юм болж байгаа шүү. За ганаа шууд гоё 3-аас контест хийлээ. Тэгээд ер нь бол нэг scouting report нэр ганааг бол 3-аас хамгаалдаг хөө зүгээр reluctant to contest threes from the perimeter гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи тэрий ч болохоор одоо тий. За ганаа шууд доор авсан. Амжилттай 2 оноо хийлээ. 10 дугаар оноогоо амжилттай хийлээ. 10 оноо 7 самбар. 1 ассисттэй явж байна. Ганаа энэ 3 дугаар quarter маш их opportunity өөртөө үүсгэж гоё явж шүү. Яг одоо минийх дээр яг одоо ярьсан тэр 3 дээр ингээ контест хийгээд байгаа одоо. Наттай өчтөр энийг ярилцсан байгаа. Тэгээд намайг scouting report дээр намайг 3-аас хаадаггүй гэдээ ярьсан байгаа. Угаасаа коуч ганаг бити 3-аас хамгаалах хэрэггүй зүгээр чи зүгээр доор байж гээ хэлсэн байж байхад л scouting report нэр ганаа бол угаасаа 3-аас гарч ирдэггүй. 3 дээр ирж хамгаалахгүй тэ. Тиймэрхүү юм scouting report дээр бичсэн байна. Тэгээд өнөөдөр тэгээд бас тэрийг яагаад. За Jonathan амжилттай 2 оноо авлаа. За дахиад аваад 2 for 1 special. Buy one get one off авцсан уу? Buy one get one free.
харагдсан уу? За Оногийн тооцоог бол яатсан байна да. За Оногийн тооцсон юм байна. За Гана самбар авлаа. Самбарч гэждээ тэр deflection хийсэн л да. Самбар тооцогдохгүй. За Гана put back. 8 дугаар самбар 12 дугаар оноогоо put back шууд давхар гоё юм хийлээ шүү сая. Амар гоё put back хийлээ. Put back амар тоглолт хийлээ шүү. За бүгдээрээ бүх тоглолтын дээр бүгдээрээ hashtag let's go big G гэж бичээрэй. Let's go big G. За бөмбөгөө таслаад авлаа бид нар. Одоо энэ quarter дээр нэлээд бас л fiery start хийж шүү. Үнэхээр л гоё start хийж шүү. За Ганадор Рожер бэлэн байна. Блейк өөрөө авлаа. Гана самбараа авлаа. 9 дугаар самбар. Зяк 9 дугаар самбараа авлаа. 14 дугаар оноогоо хийлээ шүү. 14 оноо 9 дугаар самбар. 14 points, 9 rebounds, and a block. Саяных дээр алдаа. Рожер дээр алдаа дуутсан. Тэгвэл саяных дээр алдаа хийгээгүй блок авах гэж шүү. Бас л. За энэ third quarter Ганагийн quarter руу үгүй юу? За. За Ганаг суулгах гээд байна үгүй юу? Ганаг суулгах гээд байна үгүй юу? Тэрэн дээр одоо backup center тэрэн дээр суудсан л байна. Зя Ганаг суулгачлаа яг л 4 минут болол тэгэл яачлаа шүү. За бас л амжилттай quarter Гана хийлээ шүү. 10 оноо аваад 2 самбартай. Instant offense. Нэг хүн үзэгчдээс нэг хүн air ball гэд ярьж. За Jonathan-ыг суулгачлаа. За нийтдээ бол 9 самбар 14 оноо 1 ассисттэй явж байна. Үнэхээр л гайх юм шүү дээ. За бөмбөг тасалгаалагдсан. За switch хийчлээ доор. Таслан тавьсан шидлээ. За самбар авлаа. За Jonathan бөмбөг авчирсан. Хоёр хүний эсрэгээс бөмбөг авчлаа. Тэгээ пас өглөө. Keon Shaw turnaround. Adrian Dantley-гийн turnaround. Baseline turnaround хийлээ. Амжилтгүй хийлээ. За бас л хийчлээ шүү. Тэтэл Ганаа суухаар үнэхээр л удиртай болоодох юм аа. Гана амар гой кор хийж яхад л дуслан тоглохгүй юм да. Тэ. За Keon Shaw. Зөвчл өглөө Chase довтлоод алдаа дуудууллаа.
За болвол бүгдээрээ сайхан лайв стриминг шеэр хийгээд тэгээд бидний Going Town Academy YouTube page-ээр лайк дараад follow хийгээд subscribe хийгээд давхар манай Facebook page-ийг дагаарай. За Chase бөмбөгөө ла Кионшо. За энэ манай 9 дугаар ангийн 5 номер 9 дугаар ангийн хүүхэд байгаа. 2022 28 оны Английн хүүхэд байгаа. За 24 гураа шидчихлээ шүү. За Dev Patel ороод ирсэн. Ер нь бол бенчээ нилээн гаргачлаа. За бөмбөгөө алдчихлаа. За айл 3 шидэд амжилттай байлаа. Оо ёо. Эвэрийн болчих шүү. Жоносай. Ийм хийсэж өөрөө шидэн штэ. Бүгдээрээ. Бүгдээрээ амар хайп болцсон. Яа. Бүгдээрээ. Гой. Дэмжиж өгч шүү. За тэгээд 3 дахь quarter амжилттай доослаа. Ганаа маань одоо half time-ын дээр болохоор 4 оноо 7 самбар 1 ассист байж хагаад одоо ингээл 3 дугаар юун дээр 10 оноо хийгээл 2 самбар илүү аваад тэгэл 14-9 нэгтэй болчлаа штэ. 14 оноод 9 самбар 1 ассисттэй. Тэгэл гоё юм болж байна. За өнөөдөр бүгдээрээ боллоо мэдчихэж байгаа. Өнөөдөр бол Валентины өдөр бүгдээрээ сайхан бас хайртай хүмүүстэй, хайртай хүүхдүүдтэй, хайртай ээжтэйгээ, эцэгүүдтэйгээ баярын мэнд хүргээрээ. Тэгээд өнөөдрийн баярын мэндийг бүгдэнд нь бас манай үзэгчид бас илрүүлье. За одоо 4 дугаар quarter эхлэхэд ер нь бол бенчээрэл гарах юм шиг харагдаж байна. Манай Ensworth coach бол стартеруудаа шууд суулгаа тэгээд бенчэл гаргаж байна. Одоо мэдэм одоо энэ бол тодорхой л доо. Бас Ensworth баг маань хожсон байгаа болохоор. Тэгтэл бас л ганаг нэг тоглолтыг л хармаар л байна л та. За ганаг нэг оруулаад нэг тоглолт, нэг постер данк. За нэг л постер данк аваад тэгэл суулгачвал тэгэл бид нар одоо бүгдээр стрим хийж байгаа хүмүүс бүгдээр л happy л байгаа хаа та. Яг л гоё нэг постер данк үтсчүүл тэгэл гоё л болох бол. Тэгэл ганаа 3 дугаар коридор бүгдээр л гоё юм үзлээ шүү. 10 оноо шууд аваад. Ураа шидсэн. Оо за. Хөрхэн самбар авч шүү бас л. За хурдан давтлаа. За.
Turnaround jumper successful. Dev Patel and one. Манай 28-р Dev Patel гэдэг энтэг тамирчин байгаа. Тэгээд ер нь бол замын 13 дугаар маань гэж ярьдаг ганаа бол. Тэр энэ оноо авахар одоо сая бүгдээр харсан баг. Замаа бүгдээр зогсож дэмжиж байгааз. За Dev Patel free throw хий. Амжилтгүй. Хийх бах л гэж атсан хийгээгүй. За тэгтээ яг хуу offensive rebound авлаа. За айл 2 3 зон юуг за man to man явчлаа. Kian Shaw энэ манай 9 дугаар ангийн хүүхэд байгаа. Инста хөрх хүүхэд байгаа. 14 настай 15 настай лөө. Жохон залуу хүүхэд байгаа. Нилээн сайн гэж хэлээ ганаа бол. 1 м-ээр өндөр бас л нэлээд хөөрхөн өндөр байгаа. Гард дээр тоглоно, 2 дээр 3 дээр ч тоглоно. Тэгээд хөөрхөн атлетик залуухан л болохоос нэлээд хөөрхөн гэсэн. Даруулчлаа. За самбар Kian Shaw авлаа. За Jonah Miller бөмбөө холбож авчирч байна. За Kian Shaw бөмбөө авсан. 3 шидсэн. За 24 дээр Smith дээр алдаа хийсэн. Smith алдаа хийсэн. Loose ball foul гэж дуудлаа. За үнэхээр харагдаж байгаа л нэг талбай дээр нэг ч хараагүй нэг хүүхэд гарч ирж шүү. 22 номертой юу. Би бол үнэхээр харж үзээгүй л хүүхэд байна да. За айлч бас замааныхаа замаанаа гарч ин да. Ой. За бөмбөг алдцсан. Walters 3 шидсэн амжилтгүй. За Jonah бөмбөг авчирлаа. Kian Shaw бөмбөг өглөө. За ер нь бол тиймэрхүү л харагч энэ. Замаал тоглох юм байна да ингээл. 3 шидлээ Dev Patel. Манай Dev Patel оролцсон байвал одоо замаа бол галзуурх л байна да. Айлын төв гэдээш айлын төв алдаа амжилттай авч чадлаа. Тэгээд 2 торгуулийн шидлээ. Chase 3 шидлээ амжилттай боллоо. За одоо 4-р quarter дуусахад 4 минут үлдсэн байгаа. Тэгээд ер нь бол ганаг дахиж тоглохгүй юм шиг харагдаж байна. Starter-ууд нэг ч оруулаагүй л байна. Одоо замааны хүүхдүүд талбайн дээр л байна. Тэгээд 31 оноогоор хожиж байгаа болохоор тэгэл. За Dev Patel 3 шидсэн шүү. Ай. Шидгээр бүгдээр зогсоол эхэлж шүү.
Манай замаа бол бүгдээр л дэмжихэд бэлэн л байна. За. Самбра дахиад алдаад одоо өөртөө авлаа шүү. Манай 32. За баг нэг футбол тоглолтыг л. Америкийн футбол тоглолтыг нэг лайнбекер шиг нэг гар явж ин да. Зак. Басал нэг аврах хүн л байна да. Нэг сүмөгаар сакс тоглож байгаа юм шиг л харагдаж байна да. За самбар авсан. Явж өгч шүү. Янзын заслаан тавилаа. Энэ айли 32 номер амар шүү дээ. Тэр бөмбөг таслах гэж байна бас. За заслаан тавилаа. Бид 3 шидлээ. Амжилттай. Chase 3-аас амжилттай орууллаа. Chase-ийн 6 дугаар нь баха. Зайл 3-аас шидэв. Travel. Яг л миний хэлснээр gather step байдаг болохоор high school-ийн дүрмэн дээр тэрийг хизээч continuation гэж дуудахгүй зүгээр л шууд travel. За бас одоо бидний ирж байгаа AU-гийн програмаар ирж байгаа хүүхдүүд бол бас л тэрийг бас take that into consideration. 2 алхаал болж байгаа шүү. 3 тооцохдохгүй штэ. Gather step-ийг тооцохгүй штэ. NBA-гийн дүрм биш. High school-ийн дүрм өөр шүү. Тэгээ бас AU тэр Можихан high school дээр high school-ийн тэр дүрмээр нь явдаг болохоор бас ер нь бол 2 алхалтын л степэн дээр дүрм нь яадаг болохоор тэр NBA-гийн одоо бид нар харж байгаа тэр Euro step ч юм уу те одоо хүмүүсүүд одоо gather step 1 алхалт авсны дараа нь 2 step байдаг гэж тиймэрхүү тооцохдохгүй шүү. За тоглолт дуусахад 58 секунд үлдэж байна. Тэгэд одоо л тодорхой Гана дахиж тоглохгүй л байх л та. Энэ тоглолтын дээр тодорхой болсон юм чи. Тэгээ Гана бол 14 оноо 9 самбар 1 ассисттэй 2 алдаатай. 2 алдаа хийсэн. Тэгэл хөөрхөн тоглолоо. Анхны 2 квартер дээр бол offensive самбар дээр амар их авсан. Тэгэл 3 дахь үе эхэлж яхад шууд 10 оноо. Мундаг хитэ 10 оноо аваад тэгэл 4 минут ажиглал суулгачлаа. Тэгээд миний харцнаар бол одоо Гана багийн тоглолтын дээр ихтэй л нэг 12 минут л тоглосон л баг. Тэгээд 12 минутын дотор 14 оноо 9 самбар 1 ассист хийж байгаа гэхээр бас л үнэхээр л гоё байна. Тэгээд одоо ингээд Улирлын тоглолтын хамгийн сүүлчийн home game ингэж өнгөрлөө. Тэгээд Ганагийн статистик бол баг тоглосон ч байсан бас л амжилттай гаргаж байгаа. Тэгээд бүтэн тоглолт байсан байвал бараг л Гана 30 оноо 20 самбар авах байх. 12 оноо л үгүй 12 минут тоглосон шүү дээ. Ер нь бол
Тэгээ бүгдээрээ бидний стрим дээр ирж үзсэнд баярлаа. Тэгээд Ганагийн State Championship Final 3 сарын 8-нд баг. Тэгээ Гана хожигдож болохгүй. Замандаа одоо ингээд schedule-нэндээ тэгээд дараагийн 7 хоногоос эхлээд шууд state qualifiers нь орчих واخ. Тэгээд бид нар тэр тоглолтуудын стрим хийж чадахгүй яа. Тэгвэл би Монгол явж байгаа болохоор би хийж боломж байхгүй байгаа. Тэгээд би 3 сарын 6-нд буцаад Америкт ирж чинь. Тэгээд 3 сарын 8-нд бол Ганагийн State Championship Final Game schedule-дсэн байгаа. Тэгээд тэр Гана State Championship-ийн финал дээр очсон байвал тэгэл би шууд тэр тоглолтыг стрим хийнэ. Тэгээд утгагүй тиймэрхүү мэдээлэл гаргана. Тэгээд Ганада бүгдээ амжилт хүсээрээ. Хуваар нь постн дээр нь өнөөдөр of course ихэнх нь бол Ганагийн постоос ирж байгаа хэрэг. Ганад good luck гэд бичээрэй. Good luck in your state championships. Hope you win it. Hope he goes well. Everything goes well. Тэгээд бүгдээ өнөөдөр стрим дуусгуулъя да. Тэгээд бүгдэнд нэрсэнд нь баярлалаа. Манай Mongolian Talent Academy-гийн YouTube subscribe хийгээд Facebook-ийг like, follow, share, comment. Тэгээд туудахгүй Гана State Championship final дээр очил би стриминг хийндэ. Тэгээд туудахгүй уулзъя. За баяр та.